урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр үргэлж ирж байна. За мэргэжлийн байгууллагаас гаргасан тооцоо судалгаагаар сургууль цэцэрлэгийн хангалт одоо хэвийн болтол хүртэл ойролцоогоор 10 жил шаардлагатай гэсэн одоо дүн мэдээ гэдэг юм байна. Тэгвэл яг энэ Монгол Улсын ерөнхийлөг санаачлаг гаргаж хүүхэд харах үйлчлэгийг нэвтрүүлэх шаардлагатай гэж одоо яг энэ тухай хуулийн төсөл боловсруулахаар болсон байгаа. За яг энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа Улсын хурлын гишүүн эрдэнэ чимэгтэй бид нар цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн сэдвээр ярилцаж байна. Танд орой минь хүргэе. Тэгэхээр энэ хуулийн төсөл батлагдаад үндсэндээ арга 2 жил болчихлоо. Яагаад өнөөдрийн хүртэл батлагдахгүй байгаа юм бол? За хуулийн төслийг бол 2012 оны 11-р сард хэсэг гишүүдийн зүгээс өргөн барьсан. Ер нь бол энэ хүүхд харах үйлчилгээний тухай асуудлыг бол бүтэн 2 жилийн хугацаанд засгийн газарч тэр их хурлын гишүүдч тэр их хурл маань ч тэр харьцангуй одоо ойлгож хүлээж авч чадахгүй байсан л да. Тэгээ 2 жилийн хугацаанд нэлээд их тайлбарласны үндсэн дээр бол өнөөдөр нэлээд одоо ард иргэдийн дунд ч гэсэн маш их хүлээлттэй болсон юм хуулийн төсөл. Тийм учраас ерөнхийлөгчийн зүгээс бас энэ хуулийг дахин өргөн барьсан байгаа. Гишүүдээс гадна ерөнхийлөгч мөн энэ хуулийг өргөн барьсан байгаа. Ингээд энэ хоёр хуулийн төсөл маань нэгтгэгдээд одоо 10 дугаар сарын 5-наас эхлэх энэ чуулганаар хилцэгдэр болсон байгаа. Ер нь бол хууль батлагдчихээ төсөө мөнгө нь яг гардаг тооцоо байдаг л да. Хэрвээ за 2014 оны намрын чуулганаар хууль батлагдчих юм бол 2015 оноос хэрэгжиж эхлэх боломжтой хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай вэ? За бид аль болохоор хуулийг хурдан батлуулж ээж 2015 оны төсөв одоо хилцгээс өмнө бол хуулийг батлуулчих юм бол төсөө батлуулж чадна гэсэн үг л дээ. Тэгэхээр нийтдээ нэг 120 орчим тэрбум төгрөгийг бид 2015 оны төсөвт яг энэ хүүхд харах үйлчилгээнд зориулж батлах ёстой. Ер нь 120 тэрбум гэдэг маань их мөнгө сонсогдож байгаа ч гэсэн энэ маань өөрөө 120 цэцэрлэг барилгын мөнгө. Тэгэхээр цэцэрлэг баригдахгүйгээр энэ хүүхд харах үйлчилгээгээр бид асуудлыг шийдэж байгаа учраас 120 тэрбум төгрөг маань бол хэмнэгдээд гэхдээ тэргүй 120 тэрбумаар баригдсан 120 цэцэрлэг дахиад 120 тэрбум төгрөгийн бусад зардлуудаа гаргаад явах учраас зөвхөн тэр цэцэрлэгийн дараах зардлуудыг л бид нэр одоо энэ хүүхд харах үйлчилгээндээ батлаад өгөх тухай асуудал яригдж байгаа. 2-4 насны нийтдээ 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэж байна. Тэгэхээр ийм одоо энэ хүүхдүүдийг яг энэ хүүхэд харах үйлчилгээнд хамруулахын тулд хэдэн төв байх шаардлагатай вэ? Ер нь хуульд бид бол нэг багшид 5 хүүхэд оногдохоор заасан байгаа. За төвд маань нэг 2-3 багштай. Ер нь бол 3 багштай 15 хүүхэдтэй төв бол одоо яг хүмүүс байгуулахад их боломжийн ийм төв байгаа. Тийм учраас нэг 50000 орчим төв. Өөрөөр хэлбэл тэр 50000 төв дээр 15000 шинэ ажлын байр бий болохоор төсөлсөн байна. Саул яг энэ загвар төвийг бол сонгоо ярахын дүүрэгтэй байгуулсан байгаа. Сарын үйл ажиллагааныхын зардал ойролцоогоор хэдэн төгрөг гарч явах юм бэ? За энэ одоо өнгөрсөн хавар бол энэ үйлчлэгийг бид нэр сонгоо ярахын дүүрэг дээр эхлүүлсэн. За энд бол нэг 15 хүүхэд 3 одоо багштайгаар энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Яг сонгоо ярахын дүүргийн гэр хорооллын дунд байгаа. За энд бол нэг 2,640 орчим мянган төгрөг одоо багш нарын зардал, хоолны хүүхдүүдийн зардал тий одоо дулаан, цахилгаан, ус тог гэх мэтлэнгээр 2,640 мянган төгрөг бол сартаа гарч байна. Уучлаарай. За тэгвэл одоо яг усын цэцэрлэгүүд бол хүүхдээс эцэгчүүдээс ямар нэгэн төлбөр авахгүй байгаа шүү дээ. Яг энэ хүүхд харах үйлчилгээнд хүүхдээ өгсөн эцэгчүүдээс мөнгө гарах уу? За 2,640 мянган төгрөгөө бид нэр 15 хүүхдэд хуваагаад үзэхэд нэг хүүхдэд 176 мянган төгрөг оногдож байгаа юм л да. За өнөөдөр улсын цэцэрлэгт явж байгаа хүүхд болгонд улсаас 116 мянган төгрөгийг баталж өгдөг. Энэ мөнгийг нь бид нэр энэ хүүхд харах үйлчилгээнд өгчий гэж байгаа. Тэгэхээр 176 мянган төгрөг гарч байгаа бол 116 мянган төгрөгийг улсаас өгчгөр цаана нь бол нэг 60 орчим мянган төгрөгийг эцэг эхчүүд бол төлөх шаардлагатай байна. Өнөөдрийн одоо яг бодит амьдрал дээр бол төдийлөн ар гэрн боломжтой айлын хүүхдүүд боломжгүй айлын хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байгаа шүү дээ. Хэрвээ үнэхээр сар болгон 60 мянган цаас гаргаад хүүхдээ энэ цэцэрлэгт хүүхэд харах үйлчилгээнд хамруулж чадахгүй яах вэ? За ийм айлууд бол байгаа. Ер нь бол цэцэрлэг үн төлбөргүй болсноос хойш одоо боломжгүй айлын хүүхдүүд бол маш их цэцэрлэгт хамрагдаж чаддаг болсон их давуу талтай л да. Тийм учраас бид нэр энэ яг үнэхээр хүүхдэд цэцэрлэгт нэг 20-30-40 мянган төгрөг төлөөд хамруулж чадахгүй байгаа тэр айлуудад бол халамжийн асуудлыг шийдэх ёстой. За халамжийн сангаас бол тухайн хүүхд харах үйлчилгээний төвөдд нь мөнгөний шилжүүлэх журмаар бол энэ хүүхдүүдэд үн төлбөргүй хамруулах боломжийг бол бүрдүүлж өгнө гэж хуульдаа заасан байна. За миний хүүхдийг үнэхээр одоо тэгээ найдвартай одоо сайн хүн харж байгаа гэдгийг эцэгчүүд яаж хийнэх вэ? За ер нь бол энэ төвүүд маань бас камертай байна, одоо тодорхой стандартыг хангасан байна, эрүүл ахуйн шаардлага хангасан байна гэсэн стандартууд бол явж байгаа. За гэхдээ бид өнөөдрийн одоо улсын цэцэрлэгээс, хувийн цэцэрлэгээс
ялгаатай нь бол эцэг эхчүүдийн хариуцлагыг нэлээд өндөр тавьж байгаа. Ер нь өнөөдөр эцэг эхчүүд маань бас хүүхдэд цэцэрлэгт өгчөд хариуцлага барах хүлээхгүй байгаа л да. Тийм учраас эцэг эхчүүд маань одоо гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн төв дээрээ бол хяналтаа маш сайн тавих хэрэгтэй, жижигрээ гаргах хэрэгтэй, ямар хоол хаанаас худалдаж авч байгаа хүнсний бүтээгдэхүүн тэр болгоныг нь одоо хэмжих ёстой гэж заасан байгаа. За мөн одоо энэ үйлчлэгээ маань хүн ам нийгмийн хамгааллын яамны харьяанд байх учраас энд бол одоо бүх одоо дүүрэг аймагуудад бол тогтцсон өнөөдрийн энэ сүлжээ ажиллаж байгаа л да хүүхдийн байгууллагын. Тэгэхээр энэ хүүхдийн байгууллагын сүлжээ маань энэ төвөдөө бол 100% хянах мэргэжлийн эмнэлгийн байгууллага за мөн одоо хороодын нийгмийн ажилтнууд өрхийн эмнэлэг гэх мэтлэнгээр маш олон байгууллагууд бол хамтарч ажиллах хянах ийм байдлаар хийсэн. Би